2017 оны төсөв тусгагдсан нийт сумдын 60 орчим хувьд нь парк шинжилт хийхээр төлөвлөсөн байгаа. Түүнийхээ одоо эхний ээлжинд өнөөдөр дунд говь өмнө говийн чиглэл ялангуяа одоо наран ургах зүгээс энэ цувааныхаа парк шинжилтийнхаа цувааг эхэлж гаргах гэж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын хамгийн гол юм бол юу вэ гэхээр энэ орон нутагт хөдөө орон нутагт тулгамдж байгаа түргэн тусламжийн автомашины асуудал бол нэн яаралтай байгаа. Тийм учраас хүний амь насыг аврах, за мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх энэ чиглэл дээр бол яах аргагүй одоо түргэн тусламжийн машин зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг бол хүн болгон мэддэг. Гэхдээ энийг бол одоо ингэж одоо 50-60 хувиар нь парк шинжилт хийжсэн түүхүүл байхгүй. Өнөөдөр эдийн засаг хэдийгээр хямралтай байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө Монголын засгийн газар Ж Эрдэнэт ерөнхий сайтай засгийн газрын хамт олон манай энэ салбарын үйл ажиллагааг дэмжиж нийт одоо 158 машин түргэн тусламж гаргахаар бэлэн болж санхүүжилтийн улсын төсөвт суулгаж өгсөн. Одоо бүх хүмүүст одоо талархлаа илэрхийллээ гэж хэлье. За ер нь бол орон нутгаас захиалга ирсэн. Өмнө нь Японы солонгосын машинууд бол цөөхөн ч гэсэн очисон байлээ. За энэ машинууд бол биднэрт үнэхээр хэрэггүй байна. Энэ фургон машин л бол хамгийн их боломжтой машин юм аа. Хүнээ зөөн, хэвтүүлнэ, босгоно, янз бүрийн байдлаар зөөн, насилхтаач зөөн. За тэгээд туулах чадвар сайтай гэж ингэж захиалга өгсөн учраас бид нар өнөөдөр энэ 158 Оросын фургон машиныг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ сумууд багуудаа одоо өгөхөр ингэж гарч байна. Нэг нь болохоор юу юм гар өөрөө машинтай явна. Даргын машины бензин. Тэгэхдээ өмнө говь дээрээ өмнө говь чинь 6 цаг. Тэгэхээр та нар угаасаа цэцгээр биш цогтойгоор явна. Ачааны том машин байхгүй гэж байна. Огт хамаагүй. Огт хамаагүй явах юм. Энэ баян зэргийн энтлийн тавчаа юуны тавчаа гарна шүү дээ. Эсгийн тавчаа, яаргийн тавчаа гартлуу. Захаад илэрсэн шүү.